Герман улсын Noreco өрийн компаниас гаралтай Галас орт маань анх 2007 онд манай оронд орж ирж хүрээлэнгийн төмсний сор судалгааны талбар судлагдаад 2011 онд шалгарт нутагсан байдаг. Уг сортыг төмс судлалын секторын эрхлэгч Бээнхбаатар, Монгол төмс хөтөлбөрийн зохицуулагч Түр Мандах, төмс судлаач Мегмаржав Нямгэрэл нар хариуцсан судалж шалгаруулсан байдаг. Уг сорт маань дундын болцтой судалгааны жилүүдэд 78-аас 85 хоногт боловсрож байсан. Судлагч нь жилүүдэд услгаагүй нөхцөлд 15-аас 20 тоннга, услгаатай нөхцөлд 28-аас 35 тоннга ургац өгч бусад сортуудаа шалгарч байсан. Нутагснаас хойш Галас сортын тариалах талбай хэмжээ жилбэр нэмэгдэж, өнөөгийн байдлаар төмсний нийт тариалангийн 80% таригдаж байна. Уг сортын онцлог нь гэвэл ургацын чадвар маш сайтай. Нэг утнаас олон тонны жигд болцоо өгдөг. Болцооны нүд үеийнхэн хэлбэр сайтай. Хэрэглэгчдийн таашаал нийцсэн тод шар махлаг гэдтэй. Болцоондоо хуурай бодисын агуулт нь 18-аас 20%, витамин С-ийн агуулт нь 15-аас 17 мг байдаг. Амт чанар сайтай. Уг сортыг төмсний шинэ хэрэглээ болно. Шарж урах, салат хийх тохиромжтой, хадгалалт маш сайн даадаг. Манай оронд цонхлон тархсан төрөл бүрийн өвчнүүдэд эсвэр сайтай. Галас сортын вирусгүй элит төрийг урмуул газар тариалангийн хүрээлэнгийн биотехнологийн лабораторид эдисийн үсвэрийн аргаар бичил ургамал гаргаад түүнийг аэропоникийн аргаар хөрсгөө орчинд ургуулад суперлит төрийг нь гарган авч байгаа. Жил бүр Галас сортын вирусын өвчнөөс эрүүлжүүлэгдсэн 60-аас 80 тонн элит төрийг ургамал газар тариалангийн хүрээлэнд үйлдвэрлээд төмс тариалагч иргэн аж ахуйн нэгжид нийлүүлж төмсний анхдагч бүрийн хэрэгцээг хангаж байна.